Саяхан зөвшөөрлгүй гэрэл дохио маяг хэрэглэсэн автомашинуудыг журамлах ажиллагаа явуулахад 70 гаруй машин илэрч гэрэл дохиогоо хураалгасан. Урсгал сөрж давхдаг, урдуур хойгоор дайрдаг, бүрэн эрэхтэй бүдүүн амбаартай тонгочж байсан тэдгээр 70 гаруй автомашин бүгд зөвшөөрлгүйгээр тусгай дуут дохио гэрэл хэрэглэж дүрм зөрчинд таахалцаж явсан байдаг. Салаавч баяр цогтыг зогсоосон шалтгаан нь ч мөн л гэрэл дохио байсан ба түүнийг нь илрүүлсэн цагдаад уурлан хорсож салаавч гарган танхаарсан, түүнийхээ хариуг 20 хялаар хүртсэн. Харин Сэлэн Бямбазогтын хувьд дипломат дугаартай машинаар дээрэмчид зөөн авчирч Солонгос кино шиг авирлсан гэх ба олон нийтийн сүлжээ зөвхөн Сэлэм жадан дээр нь анхаарлаа хандуулад дипломат номерыг нь тоолгүй орчихсон билээ. Гэтэл дипломат дугаарыг авилгаар авч болдог юм гин. Авилгатай тэмцэх газраас автоэврийн үндэсний төвийн зарим дарганыг баримтчлах явцад өөрөнөөс нь 20 сая төгрөг бэлнээр гарсан гэх ба энэ дуулианаар Азийн болон дипломат номерыг дамлан зардаг асуудал илэрсэн билээ. Сэлэн Бямбазогтын хувьд ямар нэгэн дипломат дугаар хэрэглэх субъект биш байсан хэдий ч дипломат дугаартай машин унаж ашигладаг. Дээрэмчин тоноолчтой дипломат номертой машинаар зөөдөг болох нь тодорсон. Дипломат дугаартай тэргийг замын цагтаа зогсоож журамлах хэрэггүй байдаг тул ийхүү дээрэмчин тоноолчин гэмт хэрэгтнүүд тухайлан энэ зорилгоор ашигладаг байх нь. Иймээс гэрэл дохио маягтай адилаар тусгай болон дипломат дугаартай тэрэгнүүдийг цэгцлэх цаг болжээ ерөнхий сайдаа. Тэгэхгүй бол нэг л өдөр төв хороо төрийн ордонд чинь дипломат дугаартай машин дахин орж сэлэм эргүүлсэн дээрэмчид дайран довтлох аюул энүүхэнд байна шүү таймаа.